S-Style reality show үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар 3 дахь даалгавраа 10 оролцогч дизайнеруудаа өгөхөд бэлэн болоод байна. Манай даалгаварт гоёмсог бикини дотуур хувцс мөн нөмрөгтэйгээ хослуулан хийх даалгавар байгаа. Тэгэхээр бид нар энэ даалгавартаа хийх материалаа Үлзий таан бүс барааны дэлгүүрээс сонгоцсон байгаа. Ингээд өөлөминч үйлдвэр дээр иргэн уулзцгаая. Та бүхний өмнө өнөөдрийн даалгаврыг гүйцэтгэх үндсэн материалууд байгаа. Гэхдээ энэ материалуудын онцлог шин чанарууд өөр өөр. Жишээлбэл гоёлын атлас, шифон материал, сундаг материалууд байгаа. Ялангуяа сундаг материал дээр бол зохион бүтээлдээ маш их аргачлал шаардсан ийм материал гэдгийг та бүхэн өөрсдөө мэднэ. Харин та бүхэн дуслах материалуудаа өөрсдөө сонгох ёстой. Тэгэхээр богинохон хугацаанд агуу их зүйл бүтээн гэдэг бол маш хэцүү. Гэхдээ магадгүй та бүгдийн авхаалт самбаа чадал чансааг харах бас нэг боломж юм болов уу гэж бид нэр ойлгож байгаа. За ингээд бүгдээрээ материалаа авч үзнэ. Та бүхний материалын доор манай ерөнхий ивент тэтгэгч Хайтийн S брендийн гарын бэлэг байгаа. За амжилт хүсье. Цаг явлаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Everyday International S-Style. Үлзий таан торго бүс барааны дэлгүүр. Харилцах утас 91-3988 99716551. Өглөө хайрстууд мэдчилж байна. Нэг ширхэг үснээр үс залах үйлчилгээг Монголд анх удаа гоёлын хурмын засалтууд тоглог орчин элгэмсэг үйлчилгээ өсчин гоо сайхан хумс арьс арчилгаа бүгд нэг дор хөрлөө мэрэгжлийн хайрстууд Алтай центрийн 5 давхарт. Солонгосын Кориана Косметиксийн албан ёсны дистрибьютор Кориана үсчин гоо сайхны салон та бүхнийг урьж байна. Солонгосын шулуун болон дижитал химиг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Мөн Солонгосын арьс арчилгааны цэвэр ургамлын гаралтай брэнд бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Хаяг инхтэйм найрамдлын ордны чанхурдал Кориана Hair Club. Ерөөдөө бас жоохон хүндрэлтэй. Тэгээд дандаа тусгай зориулттай ер нь машинаараа устдаа дотор хувцас гэдэг чинь илүү тусгай зориулттай хувцас. Тэр утгаараа бас жоохон хэцүү л. Яг дотор хувцсныхан зориултаар бол хийж байгаа. Зүгээр дотор хувцсыг загварчлаад тэгээд одоо чинь корсетийг шууд гадуур оруулдаг болсон. Тэр утгаараа хийж байсан. Тэгээд хамгийн гол нь одоо бидний хийж даалгавар цаг хугацаатай 12 цагийн дотор тэрнээс одоо ер нь хийж аваагүй юм бол ерөөсөө биш л дээ. Тэгээд илүү жоохон одоо дотор хувцас гэдэг чинь яг эмэгтэй хүний хамгийн гол хэрэглээ. Дээрээс нь хамгийн нэлээд бас торгон мэдрэмжээ гаргаж хийх хэрэгтэй. Яг бас хүндэл шатын торгоны дараах бас нэлээд хүн шалгуураад байна гэх. Ерөөдөө нэг материал цаанаас ижилхэн өнгөтэй заагц одоо өнгийн сонголтгүй ижилхэн байгаа болохоор одоо тэгтлээ ахтар юу гэдэг 1.8 романтик 1.8 фетиш тиймэрхүү байх боломжгүй. Тэгээ зүгээр ерөөдөө ягаан өнгө хар өнгийн хослол хамгийн их байх бах. Тэр утгаараа очиг стил гэхээс илүү одоо би энэ одоогийн даалгавар дээр бусад зүйлсээрээ одоо нэгдээд ямар нэгэн дүр төрхийг бусдаас ялгаатай харуулах зорилготой л ажиллаж байгаа. Өсөрөд дүр төрхнөр илүү чалбуудлууж яад үл ижи дотор хувцас юм чинь дотор хувцсны дагалдуулаад гадуурх ч юм шийдэхгүй бол одоохондоо учрал линжи шоу бол биш л. Тийм хөл ялгаатай байна.
их шаардлагатай тоног төхөөрөмж байх болохоор бас жоохон бахархсан юм байна. Энэ чинь их тормор ойход тусгай машин болгоно зэрүүлсэн бол тэгэл байгаамдад харуулаад хийжлэн тийм. Би энэ загвар дээр нэлээд чон гар ажиллагаа оруулж өгөх юм. Ерөнхийдөө нэлээд гар ажиллагаа орсон. Тийм тэрнгээр л чих ялгах тавьчихсан. Бусдаар бол угаасаа материал хүмүүс ажиллах юм чинь. The way we die. Хэлбэртэй л харж байна. Ерөнхийдөө нэг доктор офис гэдэг утгаараа ихтэй нэг гоё харагдуулах хэрэгтэй тийм болохоор их тэн дээр л харж байгаа хэлбэрслээ тийм. Юуны маск хийх гэж байна? Эспресс. Төлөвлөж байна. Маргааш хөдлөл харъя. The way we die. Away. Ажил миний хувьд нь 50% л явж байна. Миний бас ойлгох юм. Эмэгтэй нэг гоё тунсагхан гэдэг тунсагхан харагдана гэл тээ. Эмэгтэй аяа гоё ялтан мэйлэр хэлэх хэрэгжлээ шүү дээ. Ер нь их нэгт ажиллаж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Мэдээж бид хоёр хамтарч ажиллаж байгаа тийм үү. Тэгээд аль аль нь өрсөлдөж байгаа тий тодорхой хэмжээний загвар өмсгчийн өөрсдөө хоорондоо загвар зохион бүтээж. Тийм учраас бид хоёр аль аль нэг дэмжсэн би одоо загвар өмсгчийн аль давуу тал тий аль сайхан талыг гаргах гэж л үзсэн. Би яг урд нь бол дотор хувцас хийгээл бас нэг багштай туслан шоунд орж лээсэн л та. Энэ дундаас үзэх нэг тийм үнэтэй чамин тансагаар биш. Үнийг тийм нэг тийм энгийн чимшиг даруухан чимсэн мөртлөг чамин ганган хүнийг илүү гоё харагдуулах. Тэр тал дээр л ажиллавал илүү юм гэж үзсэн. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөвч Everyday International S Style. Миний бас хийж үзэх хэрэгтэй юм гэж бодчих. Ер нь дандаа хийж үзээгүй юм аа. Юмараа л өрсөлдөж шүү дээ. Нэгтэй хүний дотор хувцсны өндөрлөл хэмжээ авалт бас шал өөр. Одноо авдаг байсан ерөнхий хэмжээнээс шал өөр хэмжээ гэж байна. Зүг болохоор бас жоохон юм л. Ер нь бол минийх бол ямар ч хүн өдөр тутмын өмсөхгүй. Гэтэл учраас одоо үзэгчтэй ч юм уу те. Одоо хүмүүсийн бүгдийн хамт юм өмсмөр санагдсан тийм хувцас хийж байгаа. Ийм хийж байгаа. Анхудаа л өстэй дотор хувцас хийж энэ дотор юу хийж ястаа болсон ч юу. Дотор гэсэн гэж. Загвар өмсгчтэйг яг хаа гэдэг загвар өмсгч примеркийн өмсөж үзүүлж хэлгээл болчихлоо. Ганцхан өмсөглээ. Угаасаа ганцхан өмсчихлээ хангалттай л юм бол мэдээж хүндрэлтэй л яхаа. Чи шал өөр шүү дээ. Дотор хувцас бүр нарийн хэлбэр гарах ёстой газ ахуулаад тэгээд ойд технологи нь хүртэл шал өөр.
Энэ ч ингээл тусгай машинаар тусгай зүйлээр хийдэг юм чинь шалаа идэх машинаараа ясаач шнэ. The way we live. Минийх тийм сэдвчсэн театр ч гэсэн шоуны гэх юм уу? Тийм сэдвтэй гэхдээ секси юм шиг гэсэн дотор үзэх бодохоор тиймэрхүү шиглэл үзэж байна. Өгсөн материалуудаа бүгдийг тохироод хослуулаад юм ашиглаж байгаа даа. Гарах гэсэн санааг нь л сайн ойлгосоо үзэж байна. Юу илэрхийлэх гээд байгааг нь сайн олж хараасаа л гэж бодож байна. Хитөвтэй гэж хэлж чадахгүй. Өглөөхтэй амжих уу? Өглөө амжна. Нэг сонирхлын маркер нэг оролдож ирсэн болохоос яг ингэж шоу мөн зөвж хийж байгаа болохоор хийж байгаа юм хэлэхээр сонирхолтой байна. Life's a beach. Шинээр бараг ичтэй байх шиг байдаг шүү дээ. Энэ бараг би ч гэсэн өөрийн дүүтэй. Яасан. Яг хүнтэй шүү дээ. Ер нь секси талбай. Тэгээ өрнөц юм байна. Яг юм агаш. A wave hello. Мэслэг гэдэг одоо магаш нэтэндээ. Life's a beach. Хөөс зөвлөж байгаа тий. Ажил хийдэг өвтэй байж байна. Дөнгөж л эхэлж байна. Амжна уу? Стайлж мэдгүй. Амжихгүй л яах вэ? Амжинд л юм да. Амжихгүй л гэсэн юм байхгүй шүү дээ. Энэ даалгавар нь хэр санагдаж байна? Хүн санагдчих. Урд нь хийж юу? Дотор хувцсны төрлөөдөөс гэвэл карсет бол өмнө хийжсэн л та. Гэхдээ яг дотор хувцс чинь бас зүгээр юу штэ өөртөө ер нь бол зориулт нь тий тамиг хөрөмж ч гэсэн тий. Бүтээгэл штэ. Тэгтээс жоохон юу тавчуу хуцаа. Гэхдээ ер нь бол манай дизайнерууд их чадварлаг учраас 12 цагийн дотор л гайхамшигтай бүтээлүүдийг гаргаж байгаа. Тэгээд бас эмэгтэй хүн болохоор бас тийм нэг нөгөө ихлэх эмэгтэй хүнтэйгээ ажиллаад тийм дотор хувцсан дээр ялангуяа тийм илүү тийм одоо хоёр залууг бодвол илүү тийм амар гэх юм уу да. Миний одоо яг хийж байгаа бүтээл бол өстө хүмүүсээс л стилээр байгаа. Яагаад гэвэл дотор хувцсан мөртлөө милитари стилийг хийж зарж байгаа одоо тэгээд бас тэгтээ бас яг явцын санаа минь өөрчлөгдөж магадгүй л дээ бас тэ. Яа, битгий хөтлөж чадчих юм гэсэн.
625. Хизээж авч. Яг цагаа тулаал амжих. Яг цагаа тулаал. Цаг илүү гарвал дахиад бас хийх юм байна. Ер нь бол сонирхолтой л байна л да. Тэгтээ хугацаа давчуу дээрээс нь нэг дотор хувцас ч наа зүгээр бусад хувцсыг бодвол юу одоо тусгай зориултын маш их шаардлагатай байхгүй. Тэр тал дээр жоохон тиймэрхүү болоо. Гэхдээ хадвал боломжтой тааруулах. Орд нь хийж байгаагүй. Би романтик стилээр хийж байгаа. Романтик стилээс санаа аваад бас интерьертэй хослуулаад гэрлийн бүрхүүлээс бас санаа авсан. Тэр мэдээж стил хэрэглэл харна. Тийм стилгээд ажиллагаа сэлүүдээр одоо ялгарх болов гэж бодож байгаа. Гэхдээ бусдад сайн ажиллах юм л. Загвар өмсөгч маань сая л авлаа. Тий, ер нь айгүй нэгт ажиллаж байгаа. Дотор хувцас болохоор бас нэлээд хамтарч ажиллах болохгүй байсан. Тэгээд баг хамгийн сүүлд л явах шиг боллоо шүү дээ. Аггүй нэ. Сая явсан. Тий. Ингээд хайчих шүү дээ. Нэгтлэнтэй онготой нэгтлэн аял дээр нь аяг нь би нэг бараа ирсэн. Энэ тотал болчихсон юм шүү дээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент техникч Everyday International S Style. Амжилт гэж бодож шүү дээ. Орын үжирэн хийгээгүй шүү. Тэгээ нөө материал нь жоохон аюу хэцүү сундан материал болохоор аюу хэцүү. Тэгэл ингээл наагаал уг нь гараас гарах гэж ингээл бодоол явуулсан чинь яг оёдл дээр ирсэн чинь хэлэхгүй. Тэгээ буцаал ханслаад буцаал хэлэх гэсэн гэж байна. Бусад хүмүүс юу бүтээж байгааг мэдэхгүй байна л даа. Тийм миний болохоор авангард талбайгаа глобалик хийж байгаа. Чөөр заагүй юмшдаг гэхэлээ дотор хувцас өмсгөл хүндрэл байдаг эсвэл давуу тал байдаг. Давуу тал хүндрэл бол байна. Хүндрэл гэх юм бол одоо юу гэдэг яг үжигсний өмнө одоо бараг хагас туцан шиг гарч байгаа шүү дээ. Тэр маань болохоор бас хүндрэлтэй. Нэг давуу тал нь болохоор бүхэл хүн яг тэр хугацаанд зөвхөн чамааг харж байгаа гэдэг нь бас аюу гоё шүү дээ. Тийм ихэр бардамтай зэндэрлээ.
явж байна. Өглөө амжиж байна. Амжуулна да. Энэ даалгаврыг хэр санагдаж байна? Боломжийн. Wave hello. Урдан доктор хийжсэн. 2-3 жилийн өмнө одоо жоохон мартсан биш. Жоохон хэцүү. The way we live. The way we die. Life's a beach. Гоёлын зориулалтаа гар ажиллагаа, гар чимэглэл нэлээд орж төлхөө орж өснөрөө ялгаатай. Тэгээд тайзан дээр болцсон хүмүүс зориулагдсан. Life's a beach. Гоёлын өвдөөний гоо сайхан илүү төлхөө харуулсан. Тийм загвар хийж. Загвар өмсөгчтэй хэд ер нь нэгт ажиллаж байна. Нэлээд дотно. Зүгээр төрсөн ихчдүүгээс ялгаагүй л харьцаж байна. Hello. A wave goodbye. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөвч Everyday International S Style. Бүх оролцогчид өөр өөрийн загвар, стил, уран сэтгэмжээр дор бүрнээ ажиллаа эхлүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрөөд байна. Маргааш оролцогчдын хувьд хүнд өдөр гэж хэлж болох юм. Учир нь 12 цагийн туршид хийж бүтээсэн тэдний бүтээлүүдэд шүүгчид үнэлэлт өгнөлтөө өгөх өдөр.